торгоны зам сан үзүүлж байна. Фримаркет актем зуны сургал. Чөлөөт эдийн засаг гэсэн нэр томьёо яагаад гарах болов гэвэл эдийн засаг бас чөлөөгүй байдгийн байна тийм ээ. Өөрөөр ямар нэг юмнаас хараат байдгийн байна гэсэн Антоним үгэнээс нь ургуулад манайд ямар эдийн засаг байна вэ гэхээр социализмын үед бол төрөл гэжтэй бүх юмыг мэддэг төлөвлөлтийн газар гэж байгаа. Төлөвлөгөөний комисс гэж хэлсэн шүү бүр. Статистикийн газар гэж байгаа. Хүн ам Улаанбаатарын хүн ам тэд байна. Энэ улсуудад одоо гутлан дууссан байна. Гутлын төлөө гээд гутлын төлөвлөдөг. Гэх мэт төлөвлөгөөт эдийн засаг. Төлөвлөгөө тэр хэн юу хийхийг энэ болохоор төлөвлөгөөний комисс гэж тэр газар зааж өгдөг байсан байхгүй. Энэ бол чөлөөт биш эдийн засаг байх нь шүү дээ тийм ээ. Чөлөөт эдийн засаг гэхээр юу хардсан бэ гэхээр ерөөсөө зах руу очиод ажиглаждаг. Зах дээр очиод ингээд ажиглаад байхаар хэн юуг авчаад авахтаа ямар өнгө ихийг навж ирэх юм бол үйлдвэрлэгч тэрнээс санаа авдаг. Тим юм үйлдвэрлэгт нь хөндлөнгөөс төлөвлөдөг тим хүмүүс, тим төлөвлөгөөний комисс байхгүй. Тим эдийн засгийг хэлнэ гэж хамгийн ерөнхий тим ойлголт өгч. Хэн боловч баяжих боломж нь нээлттэй. Баяжин эдгтээ итгэлтэй байж өөрийн авьяас хөлбөмбөрөөрөө хөрөнгөждөг байх нь шударга бөгөөд зүй ясны байдаг. Чөлөөт нийгмийн мөн чанар үн цэнийн үүнд л орждог. Айн Рэнд. Ер нь либертар үзэл гэж ямар үзэл юм бэ гэж. Өөрөөр бүх хүний эрх чөлөөг хүндэгдэг л тийм үзлийг хэлээд байгаа. Жишээлбэл хэн нэг аав ээж та нарын аав ээж гэд хэлчихв. Хэрвээ санамсаргүй байдлаар миний яриа та нарын аав ээжтэй давхцах юм уу гэх юм бол энийг бол буруугаар ойлгож болохгүй шүү дээ. Би ямар хэнийг нь аав ээж хэн болохыг мэдэхгүй юм чинь би ойлгуулахын тулд ярьж шүү дээ жишээ татаж. Та нартай танай өрөөнд чиний өрөөнд орж ирэхдээ уучлаарай би өрөөнд чороод нэг юм асуугаадахыг гэж асуудгүй бол эсвэл 10 жилд байхдаа та нарын цүнхнээс та нараас асуулгүйгээр та нарын цүнхнээс цаас харандаа аваад ашиглаждаг байсан бол угаасаа тэрийг нь та нар манай аав ээж тэхэл ёстой. Ингэнд буруу нь юу байгаа юм? Яагаад гэвэл миний аав ээж мөнгөөрөө л энийг авч өгсөн шүү дээ. Энэ чинь аав ээжийн байр шүү дээ гэдэг юм. Эсвэл аав ээж чинь найз нөхдөд гэртээ оруулчихад та нарыг 10 жил байхад чинь найз нөхөд чи ирэхэд кордоод гаргацдаг байсан бол тэрийг ерөөсөө нэг жаахан тэрэнд гомддоггүй байсан бол тийм хүн либертар үзэлтэй болоход маш хэцүү. Угаасаа тийм юм байх ёстой зүйлгээд дасцсан байгаа байхгүй юу? Тэгээ Европ хүүхдүүд гэдэг юм юу гэдэг юм. Яагаад анханасаа ийм дургүй? Яагаад аав ээжтэй тэгж хэлдэг үедээ? Яагаад та миний үзгийг авахтаа зөвшөөрлгүй авчваа? Яагаад миний өрөөнд дайраад ороод ирчихвэ гэж асуудаг чинь ерөөсөө хүн гэдэг амтэн чинь нэгнийхээ хүрээлгүй хамаа авахгүй орж болдгоо юм байна. Тийм биз? Нэгнээсээ заавал зөвшөөрөл авах ёстой юм байна. Гэдэг чинь тухайн хүнийг индивид гэдгийг, индивидуалист гэдгийг тийм сэтгэлгээтэй болгож чадж байгаа байхгүй. Хэрвээ та нар тийм байж болдгийм бол чиний хажуу талын хүн яг чам шиг тийм эрхтэй. Чи ганцаараа тийм эрх байхгүй. Хажуу талын чинь хүн яг тийм эрхтэй. Тэгэхээр чи хүний юм зөвшөөрлгүй халдаж чадахгүй. Өөрөөр хэлбэл тийм биз дээ. Ганцхан чамд тийм эрх байхгүй нь шүү дээ. Бүх хүн тийм эрхтэй. Тэгээ эндээс үндэслээд юу гэж бодсон байх ёстой вэ гэхээр бид нар ийм бодолтой болсон байх ёстой гэж надад бодогдож байна. Хэн нэг хүн юм уу төр миний төлөө хичнээн сайн сайхан юм хийх гэж байлаач гэсэн заавал миний зөвшөөрлийг авах ёстой. Тэр социализмын үед, коммунизмын үед тэр Сталин, тэр Чоо болсон эдгээр чи юу гэж хэлсэн бэ гэхээр хувь хүнийхээ тийм муухай санаатай улсууд байгаа. Би
эднээс илүү сайн мэдж, эднэрт юу хэрэгтэй болохыг би илүү сайн мэдж гэн гэж бодсон. Чин сэтгэлээсээ бодсон улсууд шүү дээ. Тийм учраас тэр улсууд чинь нас барахад хувьд нь юу ч байгаагүй шүү дээ. Тэр улсуудад хувийнхаа ажил амьдралыг дээшлүүлэх. Тэдний буруу тал нь юу вэ гэхээр би энээс илүү бүхэл бүтэн ард түмнээс тийм ээ. Бүхэл бүтэн ард түмнээс би энэнийг сайн амьдралд хүргэх гэж байгаа юм чинь энээс зөвшөөрөл авах шаардлагагүй л гэж бодож байсан улсууд. Нэгд би эдгэрт сайн санаж байгаа юм чинь эдрийг хаяа алгадаад авахд яадын л гэж бодож байсан улсууд. Өөрөөр хэлбэл бүх улс үндэстний хэмжээгээр юу ярих вэ гэвэл эдрийн сайн сайхны төлөө юм чинь эдрийг хаяа шоронд хийхэд яадын, эдрийг хаяа зарим бүр болохгүй байгааг нь буутчихад яадын, заримыг нь тамлахад яадын гэж бодож. Ийм учраас либертар үзэлтнүүдийн бүр хаширсан үг нь энэ байхгүй. Хинч тэр байтугай төрч гисэн миний төлөө сайн сайхан юм хийх гэж байгаа ч гэсэн заавал надаас миний зөвшөөрлийг авсан байх ёстой шүү гэж. Хэрвээ засгаас хүмүүс айж байвал тэнд дарангуйлал. Харин засаг хүмүүсээс айж байвал тэнд эрх чөлөө бий. Томас Жефферсон. Улс төрчдийг ингээд ангилчж байгаа. Ингээд хараад байсан чинь социалист бодлого баримтлагдаг улс төрчид яадаг вэ гэхээр социалистуудын юм чинь нөгөө welfare state гэж ярьдаг шүү дээ. Халамжийн төр. Ерөөсөө тэр боддог бодлон төр. Энэ эдгээр бол их муу, чадлагүй, ухаангүй, боловсралгүй, чадлагүй улсууд, чадваргүй улсууд зөнд нь хайчих юм бол эдгээр тэгээд ингээд дампуураад, ядуураад, бүр балраад өгнө. Ийм учраас социалистуудын гол баримтлагдаг зүйл чинь нөгөө халамжийн бодлого тийм биз? Тэгээ бид нар социалист улс төрчдөө юу шоолдог вэ гэхээр ээж шиг аягалдаг гэж. Нэг ээж чинь тэгдэг шүү дээ. Хүүхдээ өглөө усаад гарах гэхээр ой нусны алчуураа авсноо, дулаан оролтоо зөөснөө, нүрээ угаасноо, нусаа авсноо ингээд л. Коммунист улс төрчид болохоор ерөөсө бүх юмыг мэдж байгаа учраас ээж шиг биш. Зүгээр л заачханд. Нэгдэж хэрүүн дуугаар. Өөр баг зодны үгэнд орохгүй бол та ард түмэндээ тэгж харьцдаг байх. Коммунист төрийнх юм бол хэрэг улс төрч төрөд гарах юм бол. Консерватив улс төрчид яах вэ гэхээр ерөөсөө нэлээ хөндөй нэг танихгүй зааварладаг хажуу айлын хүн шиг ажиллана. Эн чинь буруу шүү, эн чинь зөв шүү. Ингүүл яа бас л заа гэдэг чинь намайг юу гэж үзэж яах нэгвэл өөрөөсөө дор үзсэн хүн заавал хүн заадаг байхгүй юу. Ийм учраас соёлтой улс орны иргэд хизээч нэгнийхээ амьдралд ордоггүй. Хизээч нэгэндээ зааварладаггүй. Тэр хүн өөрийн бодолтой учраас өөрийнхөө л ийм шийдвэр гаргасан байгаа үзгэж бодоод орхидог. Дарангуйлал эрх чөлөөнөөс ямагт илүү зохион байгуулалттай байдаг. Чарльз Пигвей. Тэгвэл либертар та нар бидэрт яаж хандах юм бэ гэх юм бол та нарыг нас үеийн төрсөн хүн өөрийгөө даах ёстой гэж үзнэ. Нэг нь та нарын шийдвэр бол хэрвээ та нарын шийдвэр зөв байгаад амжилт олох юм бол тэр амжилт чинь зөвхөн таних. Яг үнтэй адилхан та нарын шийдвэр буруу байгаад алдаа гаргах юм бол тэр алдаа чинь бас л зөвхөн таних. Хэрвээ та өөрөө зүтгэж ягаад шийдвэр гаргачаад буруутчаад сүулт нь ахтайгаа юм уу? Эсвэл нэг баян найзтайгаа, эсвэл аав ээжтэйгээ хамт тэр алдаагаа засах гэдэг бол та бидний ярих гэдэг зүйлийн эсрэг хүмүүжлтэй хүн байна гэж өөрийгөө бодох хэрэгтэй. Хэрвээ бусад үзэлтнүүд амжилттай хүний багш гэж саадаг бол бид нар амжилтаас гадна баг алдаа нь маш том багш болдсон шүү гэж үздэг. Өөрөө зүтгэж байгаа тэр шийдвэр гаргацсан тэрийг одоо шархаа нөхөх гэж шархаа нөхөхийн тулд ганцаараа өгтлээ зүтгэсэн хүн чинь дахиж тэр алдааг хизээч гаргадаггүй байхгүй. Хүнтэй хуваалцаад тэр алдаагаа шархаа нөхчих юм бол харин дахиж тэр алдааг хийхээс буцадгүй. Яг хашраагүй юм чинь. Тэрийг засахын тулд өөрөө зовоогүй юм чинь. Либертар үзэлтэй хүмүүсүүд маш хариуцлагатай болсон байдаг. Маш одоо ингэж хэлж байгаа. Нийгмийн даатгал өгөх бид маш дургүй.
Яагаад бол нийгмийн даатгалыг улс мөнгөгүй болсон үедээ бидний нөгөө нийгмийн даатгалыг аваад хэрэгжилдэг байхгүй. Нэгэнт хэрвээ хувь хүн надаас мөнгө аваад хэрэгэлсэн бол бидэрт компенсац өгдөг тийм ээ. Хүү заавал өгнө шүү дээ. Улсууд харин бидний нийгмийн даатгалын мөнгийг хэрэгжилчихэд хязгаарч компенсац хийдгүү. Ер нь тэгээд манай нийгмийн даатгал айгүй муу нийгмийн даатгал. Яагаад гэх юм бол жишээлбэл би одоо 60 хүрч байгаа хүн 20-тоогоос нийгмийн даатгал төлсөн байлаа гэж одоо би хойдон жил тэтгэвэр авах болно шүү дээ. Нийгмийн даатгалаас тэтгэвэр авах болно шүү дээ. Гай болоод нэг согтуу юм дайруулаад нас орчих юм бол тэгэл нөгөө миний 40 жил хураалгасан мөнгө чинь улсыг болоод явчихж байгаа байхгүй. Гэтэл хөгжилтэй улс тэр Чили эдэргээд орнуудад яадаг вэ гэхээр хэсэг улсууд тохирж байгаа хоорондоо яг улсад хураалгахгүйгээр өөрсдөө мөнгө хадгалдаг. Тэрний сайн тал нэг нас орцсон ч байсан тэр мөнгө нь ар гэрийнхэнд очдог байхгүй. Одоо бол ар гэрийнхэнд ирэхгүй шүү дээ. Энэ жил өөр үстэй. 40 жил хайр мөнгө болж байгаа. Тэгвэл нэг та нар нийгмийн даатгалд битгий мөнгө өг гэж хэлснээр либертар үзэлтүүд та нарыг хариуцлагатай болгох гэдэг. Намайг хариуц өөрөөр хэлбэл төр чинь яагаад биднэрт хадгалж нийгмийн даатгалд мөнгө өгч гэж хэлээд байгаа юм бэ гэхээр Бачлуунаа чи төсвөргүй шүү. Танай хүүхэд чинь чамаас мөнгө нэхин шүү. Тэгсээр байгаа хадгалсан мөнгө чи хэрэгэл чинь тэхийн орон чи надад хадгалуулчих гэж байгаа байхгүй нөгөө төр чинь. Тэгээд хэрвээ чи 60 хүрээд өгчихгүй юм бол сар болгонд нэг жоохон хэдэн зуун 300-400 мянгаар аваарай гэж. Харин нэгэнт миний мөнгийг авсан төр чинь юу гэж бодох вэ гэхээр баг өгчээсэй гэж бодох байлгүй тийм. Мөнгө нь өөрт нь очих юм чинь тийм. Эрүүл мэнд тэгэхээр яах вэ гэхээр өөрөө хадгалж байгаа хүн гэдэг чинь маш аригтай байдаг байхгүй. Эрүүл мэндийн даатгалж адилхан. Нэгэнт би өөрийнхөө мөнгнөөс өөрийгөө эмчлүүлэх юм чинь нөгөө хортой зуршлуудаас татгалзаж эхлэв шүү дээ. Тийм биз дээ. Муухай зуршлуудаас татгалзаж эхлэн хотын агаарыг цэвэр байлгах гэж ирээд нөгөө төрдөө арай хүчтэй шаардлага тавьж эхлэв шүү дээ. Одоо бол улсад аачих. Эн чинь яаж юм бэ гэхээр тухайн хувь хүнийг бие даасан төрөөс хараат болгохгүй байх гэдэг хэрэг шүү дээ. Одоо бид бүх юма төрд даатгацсан учраас юм бол төрлөө царайчилдаг болчиход байна шүү дээ, тийм ээ. Төрч энэнд нь их дуртай. Яагаад гэвэл өөрийгөө хэрэгтэй гэж үзүүлэхэд тулд халамж өгөхийн тулд яадаг вэ гэхээр нөгөө төр чинь төр мөнгө гэж өөрөө ургадаггүй зүйл шүү дээ. Тийм ээ. Ямар төр тариад мөнгөтэй болчтой юм биш. Яадаг вэ гэхээр энд байгаа хэсэг хүнийг халамжлахын тулд тэнд байгаа хүний хармаалуу гараа улам бүр гүнзгий шургуулдаг байхгүй. Тэр Фридман гэдэг хүний хэлээд байгаа чинь тэр шүүд бид хийж байгаагаас наваад хийдгүйд нь өгдөг системд оршиж байна гэж. Тэгээ үр дүнд нь яадаг вэ гэхээр хоёулаа амжилтгүй, хоёулаа дан фуурдаг гэж. Эрхчлөөтэй байх хэцүү. Боолчлогдох амархан учраас л хүн боол явдаг. Николай Бидраев. Татвар гэдэг нэг төлөв юм аа. Та сонссон зөндөө. Татварын газрынхан чинь нэгийг сайн татвар хүнээс мөнгө авлаа гэж нэгийг 100 гаруй сая төгрөгөөр шагнаж гэж байна шүү дээ. Нөгөө мөнгө биднээс авсан мөнгөөс. Ийм юмд хэнэггүй хандхаа болёо л гэж либертар үзэлтүүд. Төр юм чинь бид тэхэл ёстой. Төрийн урдаас бид нар яаж чадахгүй штэ гэж боддгоо болё гэж. Ийм юмд тийм их эмзэг дургуйчдаг болох хэрэгтэй гэж. Джефферсоны хэлсэн үг биш. Эрхчлөөтэй байсан хүнд ганцхан төлбөр хийдгэн шүү. Тэр нь ямар төлбөр юм бэ гэхээр эрхчлөөний сонор сэрэмж гэж. Хэрвээ саяхан шиг зүйлд хэнэггүй яваад байх юм бол чи эрхчлөөний сонор сэрэмж гэдэг зүйл байхгүй байна гэсэн үг. Хэнэггүй л яваад шүү. Чиний эрхчлөөдөө халдсан үйлдэл төр хийгээл идэг. Халдсан хачин хууль гаргаад идэг. Та нар болохоор
бид нар болохоор та нар юу байхаа би ч гэсэн барагдаад хэнэггүй төр юм чинь би төрийг яаж чадахгүйгээр хэнэггүй яваад гэж чинь эрх чөлөөнийхөө харуул болж эрх чөлөөнийхөө төлбөрийг хийж чадахгүй байна гэсэн үг. Нэгд бидний төлбөрөө хийхгүй байгаа юм чинь эрх чөлөөгөө алдна. Нөгөө төр чинь улам бүр цааш нь ахаад байна. Улам бүр бидний амьдралд гүнзгий орж эхэлнэ. Хүн бүр төрийн зардлаар амьдрахыг хүсдэг. Гэвч тэд төр хүн бүрийн зардлаар амьдрдгийг мартдаг. Фридрих Бастиа. Энэ тавилын эсрэг хууль гэдэг бол миний амьдрал руу их гүнзгий орсон хуулийн нэг мөнөөсөө мөн. Гэхдээ энэ чинь хүн өөрөө төвчээрээр ухамсараараа зохицуулчдгийг байгаа үед. Төрөөс хэлж байгаа зүйл та нар ч энийг бол ойлгохгүй чадахгүй л гэж бидний хэлээд байгаа шүү. Тийм учраас би оролцъё. Би оролцохгүй та нар бүтэхгүй. Та нар өөрсдөө бол юу ч биш л гэж хэлээд байгаа шүү. Ингэж хэлж байгааг нь ухамсарладаг улсууд хаана байна вэ гэвэл эрх чөлөөний мэдрэмжтэй улсууд. Угаасаа энэ хүн ахмад хүн юм чинь энэ хүн албан тушаалаар илүү хийв юм чинь ерөөсөө энэний хэлсэн зөв. За ер нь бурууч байсан зөв гэж байгаа шүү бас их зовлонтой. Зөвч байсан тэрний зөв, бурууч байсан тэрний зөв гэж тийм байж болохгүй үед. Тэгэхээр ийм юмд чинь бид нар бас эмзэг хамт мэддэг байх хэрэгтэй шүү дээ. Төрийнхэн ингэдэг их зовлонтой саадуулж татвар энэ тухай ярихаар тэгж ярихдаа өрөх юм бол бид нар ч гэсэн цалингаасаа татвар төлдөг шүү. Окей, тэд нар төлдөг. Үнэн. Гэхдээ би татвар төлчөөд тэрнээс эргээд юу ч ашиглаж чаддгүй. Тэр төлсөнд тэгвэл төрийнхэн тэр татвар цугларсан мөнгнөөс хамгийн их ашиглаж чаддаг улсууд ашиглаж чаддаг бололцоогоо өөрсдөө хууль гаргаж аваад баталгаажуулж авсан улсууд чинь статистууд. Төрийнхнийг бид тэгж нэрлэдэг статистууд. Либертар үзэл бол эрхчлэг асар их дээдэлдэг үзэл мөртлөө өөрөө цаана маш их хариу ядахад л би чинь насан гэж өвгөрхөр ажил хийж чадхаа болсон үедээ хэдэн цаастай байх ёстой шүү дээ гэдэг хариуцлага гэдэг зүйлийг асар ихээр тавьдаг байхгүй. Тэрийг ухамсарлаад 40 жил тэрэндээ гар хөрөхгүй хадгалж чадна гэдэг чинь мөн том хариуцлага. Мөн их төвчээрээ. За би эрх чөлөөтэй оронд байгаа миний арх уухыг хэн ч хоригдож чадахгүйгээд арх уугаад байх юм бол мүдхэн өстөр шовтарсан цагаан бомбонд орно үедээ. Нөгөө чанамын хэлдгээр. Ийм эрх чөлөө байхад тэр зүйлээс өөрийгөө татж авдаг төвчээртэй байх ёстой байхгүй. Хамаа авахгүй. Татж авахгүй гэж бодоод одоо нөгөө ертөнцийн бушуухан морилыг улсууд одоо морилохоос яах вэ? Ямар тэрийг албан хүчээр амлуу навьячаад сутгагдсан биш. Эрх чөлөө гэдгийг бид нар төр далдахгүй тулд яах ёстой юм бэ гэхээр ийм улсууд л бага байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эрх чөлөөтэйгээд хар хорин дээр очичдгүй тэр юу лээ гудамжинд гарчдгүй тийм улсууд л бага байх хэрэгтэй. Төр чинь ийм улсуудаар далимдуулаад зохис хэрэглгээтэй манийг хясаад байдаг байхгүй. Юу гэж хэлдэг вэ? Болохгүй байна. Харал да энэ улсууд чинь архив эрх чөлөөг нь тавьчихсан чинь ингэж лээ шүү дээ гэж хэлээл нийгэм даяар хориглоо хийчдэг. Тэр чинь тэрнээс гадна өөр хэрэгжилж чаддаг улсууд байна шүү дээ. Америкийн нэгдсэн улсад 13 стейт бидээ авч явахыг зөвшөөрж яана л гэж шүү дээ. Энэ чинь юу гэж яана вэ гэхээр манай улсын иргэд хаяа энийг хэрэглэнээс ер нь ч энийг хэтэрхий татвал өөрт нь хортой гэдгийг мэдэх ухаантай. Тийм биз мэдэх ухаантай. Нэг тийм ухаантай учраас энээс зайлших төвчээртэй иргэд юм байгаамаа манай иргэд гэд чөлөөтэй тавьчих шít. Манайхан болохоор юу гэхээр чи төвчээргүй. Энэ чинь барууны улс орнуудын ухаантай улсуудын боловсралтай улсуудын хэрэгэлдэг зүйл байхгүй юу? Тийм улс орнд танаа манай монголчууд шиг бүдүүлэг төвчээргүй
ийм улсуудад ийм тавьчих болохгүй. Биднийг бүнд бас л доош нь хийж байгаа хэрэг бүнд. Тэгэхээр ийм бүх асуудалд л бие даасан сэтгэлгээгээр л ханддаг байх хэрэгтэй. Хуулийн зорилго бол эрх чөлөөг устгах, эсвэл хянан хавчих бус харин тэрнийг хамгаалж өргөжүүлэх явдал мөн. Джон Лок. Либертар үзэл хуультай яагаад одоо харшилддаг гэдэг хуулийг бодоод үзэхэд дээр хуулиар л захирагдсан нийгэм шиг сайхан нийгэм гэж хаа байна те. Хууль гэдэг чинь уг нь яад юм бэ гэхээр амьдрал бичээд одоо MP гэж яригдж байгаа улсууд тэр амьдралын бичсэн зүйлийг ингэж болдгийм байна. Ингэж болдгүй юм байна гэсэн зүйлийг нь хууль гаргах санаачлагтай тэр субъектууд хэдэн субъект байна шүү дээ. Ерөнхийлөгч гэдэг юм уу, парламентын гишүүд гэдэг юм уу, юу гэдэг вэ? Тэд нар бол хуулийн томьёолд оруулах ёстой. Одоо бол энэ хуулийг улаан цайнд ард түмнийхээ эсрэг өөртөө ашигтай тийм хуулийг гаргаж. Сая татварын өршөөлийн хууль гэдгээр яасан гэхээр авилгал авсан бүх улсуудыг чөлөөлсөн гэж байна. Тэгэхээр ийм хуулийг мөрдөх, ийм хуулийг чинь юу гэж нэрлэдэг юм бэ гэхээр Монголын зүүр нохойд барьдаг мод гэж байдаг. Ерөөсөө тийм байхгүй. Өөрийгөө хэрэгээс мултлах, хэрэгсэл болгосон ийм хуулийг чинь яаж хууль гэж үзэх юм бэ? Хэрвээ хууль нь хууль шиг хууль байх юм бол энэ бол сайн. Одоогийн эдрийн өчигдрийн тэр өршөөлийн хуулиуд улаан цай биднийг л бий болохоор заавал татвар төлөөд байдаг. Тийм биз? Гэтэл чинь энэ өчигдрийн өршөөлийн хуулиар яасан бэ гэхээр улс төрчдөө ойр дотн байдаг лоббич гэдэг тэр улсууд хэдэн зуун саяар татвар төлөөгүй хуримтлуулсан байгаа байхгүй юу? Тэд нар яаж яах гэхээр ерөөсөө тэднийг чөлөөлөө хийж, татвараас чөлөөлөө ажиллаж шít. Чиний урд нь татвар төлөөгүй байсан явдал чинь гэмт хэрэг биш ээ. Гүйцээ. Татварын өршөөдөө хууль гэдэг чинь шүү дээ. Ингэдэг л байхгүй. Та төрийн хийн чинь. Үнийг хамгаалсан хууль гармагц хүмүүс хуулийг хамгаалах сонирхолтой болдог. Эрнандо де Сото. Одоо энэ чөлөөт эдийн засаг хариуцлагагүй байдлыг шийдэгдэг бол төр урамшуулдаг. Ингээд татварын чинь тэгж байгаа шүү дээ. Татвар гэдэг чинь яаж яана вэ гэхээр тухайн баялагийг бий болгоход юу ч хийгээгүй хүн очоод тухайн хүний хийсэн юмны 100 ширхэг юм хийлээ гэхэд 10-ыг нь ингэх ёстой юм аа гэж авчдаг байхгүй. Одоо энэ зах зээлийн эдийн засагт хариуцлагагүй байгаа, ашиггүй байгаа тэр эдийн засгийн сүйрэх, тэр компаниуд сүйрэх ёстой байхгүй. Сүйрэх ёстой. Гэтэл манайд чинь ерөөсөө тэр хариуцлагагүй юмыг төрөөс урамшуулад байдаг. Хариуцлагатайгаас нь аваад хариуцлагагүйд нь өгдөг. Нийлээд үр дүнд нь нийгмийн баялаг бүтээмж бүгдээрээ буудаг. Амжилттай яваа гэдэг гэсэн ойлголт байхгүй болдог. Татвар гэдэг бол сайн юм хийсний төлөөх торгуул. Тэгвэл торгуул гэдэг юу юм бэ гэвэл муу юм хийсний төлөөх татвар. Уг нь бизнес зах зээлийн эдийн засаг чөлөө зах зээл гэдэг зөвхөн төрөөс л хол байх ёстой шүү. Манай эдийн засаг яаж энэ 76 дотор бизнесгүй парламентын гишүүн гэж байхгүй. Эдгээр нь ерөөсөө овсгоо гаргадаг ч нэг зах зээлийн зарчмаар явдаггүй. Ерөөсөө л төрөөс л мөнгө гаргуулад өөрсдийнхөө тэр компанийг тэтгээл явж идэг. Протекционист эдийн засаг гэдэг чинь энэ төрийн дэмжлэгтэй явж идэг, амьдарч идэг эдийн засаг гэдэг чинь энэ ерөөсөө. Эрх чөлөөндөө суралцаагүй хүн өөрөө эрх чөлөөнийхөө дайсан байдаг. Авьяас байвал зам нээлттэй. Энэ бол эрх чөлөөний мөн чанар. Чөлөөт нийгмийн үндсэн зарчим. Гэхдээ чиний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдгийг мартаж болохгүй. Free Market Academy зуны сургалт.